Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ Роберт Грини зохиолчийн маань хүний зан чанарын тухай хуулиудын 3 дүгээрхийг хамтдаа үзэх болно. Та хизээ нэгэн цагт таны өдөөс энэний хэсгэлэн харж байгаа хэрнээ дотроо маш өөр санаа агуулсан байсныг сүүлд мэдэх тохиолдол байсан уу? Таныг сайнчин барьсан илт биш хэрнээ дал байдлаар үгүйсгэж, таныг муучин барьсан дахиад үгүйсгэж, таныг зонд зэрэг байсан ч таныг үгүйсгэж, яг л тэр хүн анханасаа л таныг үгүйсгэхээр аль байдлаар танд дургүй байгаагаа мэдрүүлэхээр сонгосон мэд аашилдаг хүмүүстэй та таарч байсан уу? Тэгвэл Роберт Гринигийн нөгөө хүний мөн чанарын хуулийг мэдэх гайхамшигтай ном маань энэ бүгдийн ардах зангилааг бид бүгдэд тайлж өгдөгөрөө маш сонирхолтой ном болжээ. За ингээд хөөрхөн суралцагч нар минь 3 дугаар хууль руугаа орцгоё. 3 дугаар хууль. Хүмүүсийн багийг хуулах нь жүжиглэх хууль. Хүмүүс өвчлэн өөрийгөө хамгийн сайн талаас нь харуулах. Даруухан өөртөө итгэлтэй хичээнгүй гих мэтээр баг зөөдөг. Тэд зөв зүйл ярьж инээмсэглэж биднийг дэмжиж байгаа мэт харагддагч дотроо атаархал, найдваргүй байдлаа нуудаг. Хэрэг бид энэ гадаад төрхийг бодит байдал гэж андуурхал юм бол бидний жинхэнэ мэдрэмжийг хизээж мэдгүй бөгөөд гинтийн эсэргүүцэл дайсагналт өртөх болно. Азар энэ багт үргэлж ам цаг байдаг гин. Хүмүүс өөрсдийн жинхэнэ мэдрэмж далд хүслээ бүрэн хянаж чаддаггүй. Хэл ярианы бус non-verbal дохой зангааны тусламжтайгаар байнга алдаа гаргаддаг байна. Үүнд нүүрний хувирал, дууны өнгөний хувирал, биеийн булчингийн чангарал, төгшөөртэй хөдөлгөөнүүд гэх мэт багтаж болно. Та хүмүүсийг уншихтаа гаргууд болохын тулд энэ хэлүүдийг төгс эзэмших ёстой. Ингэснээр өөрийгөө хамгаалж чадна. Нөгөөтэйгөр хүмүүс таныг гадаад төрхөрчин дүгндэг учраас өөрийн дүрд хамгийн үр дүнтэй тоглож сайн талаа харуулж сурах хэрэгтэй байдаг бахны. 1919 оны 8 дугаар сарын 17-нд ирээдүйд алдартай сэтгэл зүйч болсон Милтон Эриксон нэг өглөөс ирээд биеийн зарим хэсэг мдээгүй болсныг мэджээ. Тэрээр тухайн үедээ тархаад байсан полимелит буюу саажилт өвчтэй гэж онцлогдов. Тэрээр оронд хэвтэж байхдаа ээж нь эмч навтай ярилцаж эмч хөө өглөө гэхэд үхнэ гэж хэлхийг сонсчээ. Ээж нь өрөөнд орж ирээд уй гашуугаа нуухыг хичээсэн байна. Эриксон түүнийг саадуулахын оронд шүүгээний толийг нар жаргахыг харж болохоор зөв байрлуулахыг гуйжээ. Хэрв энэ миний сүүлийн өдөр юм бол ядаж нар жаргахыг харъя гэж бодсон гэдэг. Хэрв ухаан алдвал толин тусах тэрхүү нарны гэрэл анхаарлаа хандуулж үхэлдээ тэмцэгдсэн хэрэг байсан гэдэг. Тэрээр конд орж 3 өдрийн дараас ирсэн ч уруул нь хүртэл саажиж зөвхөн нүдээ л хөдөлгөж чаддаг болсон байна. Тусгаарлагдсан хүүгийн хувьд уйдгар гонгийн тэсгийн аргагүй байлаа. Гэвч нэг өдөр эгч нарын яриаг сонсож байгаад урд өмнө анзаарч байгаагүй зүйлийг олж харав. Нэг эгч нь нөгөөдөө "Тийм ээ, энэ сайхан санаа байна" гэж хэлсэн ч дууны өнгө нь нэгэн хэвийн царай нь үл үзэгдэх тохуурхсан шинжтэй байжээ. Түүний биеийн хилэмж үндэ "Энэ огт хэрэггүй санаа байна" гэж хэлж байлаа. Ийхүү "тийм" гэдэг үг нь үг үе гэсэн утгатай байж болохыг тэр ойлгожээ. Тэрээр үүнийг анхааралтай ажиглаж эхлэв. Дараагийн өдөр нь тэрээр янз бүрийн нүүрний хувиралтаагаар үг үе гэж хэлж буй 16 өөр хэлбэрийг тоолсон байна. Заримдаа хэлээрээ "тийм" гэж байгаа ч толгоогоо үл ялаг үгүй гэж сэгсрэх тохиолдолч тэр дунд нь байсан гин. Нэг их чинь нөгөөдөө алим өгөхдөө нүүрний булчин чангарч гараа татаж байгаа нь зүгээр л ээлдэг зан гаргаж байгаа болохоос биш өөрөө эдхийг хүсэж буй илтгэж байсан гин. Эриксон хүмүүсийн гарны хөдөлгөөн, хөмсг өргөх, дууны өнгө, гараа зөрүүлэх зэргийг шимтэн ажиглаж эхлэв. Түүнийг дэргэд зогсоод эгч нарын хүзүүний судас лугшин сандарч буй энэ илтгэн хүмүүс ярилцахдаа хизээж шулуухан байдаггүй бөгөөд нууц хүслээ дууны өнгөрөө илэрхийлдэг болохыг тэр анзаарчээ. Энэ нь хүмүүсийн ухамсаргүйгээр илэрхийлдэг хүн төрөлхтний харилцааны 2 дахь сувг буюу 2 дахь хэл байлаа. Хэдэн сарын дараа тэрээр гадаа тоглож буй ах эгч нарыг хараад тэдэндээ нэгдхийг маш их хүсэж саажилтаа мартан босож байна гэж төсөөлөхөд хөлийн булчин нь үл ялыг татгалцахыг мэдэрчээ. Эмч нар түүнийг дахин алхахгүй гэсэн ч тэрээр булчин дээрээ маш гүн төвлөрч өмнөх мэдрэмжээ санаж оюун ухаанаараа дасгал хийсээр байгаад эхлээд зогсож дараа нь бүр алхаж сурсан байна. Тэрээр хүсэл зориг төсөөллийн хүчээр бие махбодоо өөрчилж чадсан хүн юм. Оюун ухаан бие махбод хамт ажилтгийг ухаарсан тэрээр ангаах ухаан сэтгэл судлалын чиглэлээр суралцж 1920-ад оны сүүлчээр сэтгцийн эмчээр ажиллаж эхэлсэн гин. Түүний арга барил бусад эмч нараас огт өөр байв. Бусад эмч нар өвчтний яриа өгөн дээр төвлөрдөг байсан болов Эриксон хүний биеийн байдал физикийн оршихуй дээр төвлөрдөг байв. Уг бол ихэвчлэн үннийг нуух хэрэгсэл болдог гэдгийг тэр мэддэг байсан учраас өвчтний нүүр царай, дуу хоолой, зогсолтоос далд төгшөөр хүслийг орлож
хардаг байсан гинэ. Тэрээр хэлэхдээ ажигл, бас дахин ажигл. Энэ бол түүний ураа байсан юм. Тэрээр хүмүүсийн алхааг маш их сонирхдог байжээ. Хүнд шийдэмгий алхаа, тууштай зоригтой хүмүүс, хөнгөн алхаа, шийдвэргүй хүмүүс, уян налархаа сул алхаа, залхуу хүмүүс, эргэлцэн алхаа, бодолд авцсан хүмүүс гих мэтийг тус бүрт нь ангилсан байна. Тэрээр өрөөндөө ширээгээ алс хол албаар байрлуулж, өвчтнүүдийг өөрлөнд яаж алхахыг анзаардаг байсан гинэ. Тэдний сууж буй сандлын түшгэлгээс атгсан гарны чангарал зэргийг хараад хэдхэн секундд тэдний дотоод айдсыг үггүйгээр уншиж чаддаг байлаа. Нэгэн удаа сэтгцэн имлэгт хөрөнгөө алдаад галзуурсан нэгэн бизнесмен ирсэн гинэ. Тэрээр зөвхөн уйлж гараа цээжнийхээ өмнө наас цааш хөдлөгдөг байв. Эриксэн түүнийг хараад энэ хөдөлгөөн нь амьдралд урагшлах гэсэн бүтлгүй орлого болон зөвхөрлийг нь илэрхийлж байг шууд ойлгожээ. Бусад эмчнэр түүнийг хэмжлэх гэж зөндөө оролцсон ч тэр хүн хизээч тэднэртэй яриаггүй гэдэг. Харин Эриксэн түүнд таны амьдрал олон өгсөж урууджээ дээ гэж хэлээд гарны хөдөлгөөнийг нь дээрээс доош болгон өөрчилж модоор сэлбэр хийх ажилд оролсноор түүнийг сэтгцийн төгжрлээс нь гаргаж эмчилж чадсан байна. Би махбат хизээж худал хэлдэггүй гэдэг түүний бас нэг ураа юм. Эриксэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэл ярианыг бас харилцан ялгааг маш сайн мэддэг байв. Нэгэн удаа маш үзэсгэлэнтэй залуухан эмэгтэй ирж өөрийн асуудлаа ярихгүй байсан ч ханцуунаасаа хог түүж эхэлжээ. Эриксэн түүнийг хараад шууд л өөрийгөө түүнд тохирох цорын ганц эмч гэдгийг хэлээ. Та эмэгтэй хүний хууц өмсөд хэр удаж байна да гэж асуув. Үүндээ тэр эмэгтэй хууцтай эрэгтэй хүн байжээ. Тэр ханцуунаасаа хог түүхтэй цээжний хэсгийг тойролгүй шууд түүснэ нь мөн ярианы химнэл нь түүнийг эрэгтэй хүн гэдгийг илчилсэн гэдэг. Бусад эмчнэр гадаад бурханд нь хуурцсан байсан ч түүний бие махбод нь худал хэлээгүйг тэр ойлгосон юм. Бас нэгэн эмэгтэй нисгээс айдаг өвчтэй гэж иржээ. Түүний сууж буй байдал хөлөө маш чанга зөрүүлж нэг хөлөө шахаагаараа ороосон байдал нь болон аброуд гэдэг үгийг гадагшаа гэдэг үгийг сатар самуу гэсэн далд утгатайгаар хэрэглэж байгааг нь тэр анзаарсан байна. Ийхүү хэлэхдээ тэр эмэгтэй эргэлзэж байсан нь түүнийг нууц амрахтай бөгөөд харилцаанд хавханд орсон мэт мэдрэмжтэй байгааг нь илтгэсэн гэдэг. Түүнээс асуухад үнэхээр тийм байсан бөгөөд нууц амрагын эхнэр нь ч мөн яг адилхан биеэ цоочилсан байдалтай суудаг байсныг Эриксэн олж тогтоон тэднийг имжилж чадчихъя. Жил эргэс тусам түүний ажиглах чадвар нарийж хүмүүсийн амьсгалын хэмнэлээр сэтгэл зүйн байдлыг нь тодорхойлж бичгийн машиныг нь дарах чимээнээр нарийн бичгийнхаа даргын биеийн байдлыг хүртэл тэр байтугай түүний биений юм нь ирсэн гэдгийг хүртэл мэддэг болжээ. Хүмүүс тэрээр даалт зөм биелэгтэй мэд санагддаг байсан ч энэ нь ердөө түүний олон жилийн турш шаргуу судалсан хоёр дахь хэлний чадварын үр дүн байсан юм. Тайлбар Мэлдон Эриксний хувьд гинтийн саажилт нь зөвхөн харилцааны өөр хэлбэрийг нээгээ зогсохгүй хүмүүстэй харилцах огт өөр арга барилыг зааж өгсөн юм. Тэрээр эгч нарын царай дуу хоолойноос шинэ мэдрэмжүүдийг олж авахдаа үүнийг зөвхөн танин мэдхгүй төвшөнд бүртгэж авсангүй. Харин тэдний ухамсарт юу болж байгааг өөрийн биеэр мэдэрч байв. Тийм гэж хэлсэн ч үнэндээ үгүй гэсэн утгатай байсныг ойлгохын тулд тэрээр тэдний дотоод зөрчилдөөнийг тухайн агш нь хамт мэдрэх хэрэгтэй болсон гэдэг. Түүнчлэн эгч нарын хүзөөний булчин чангарч байгааг хараад тэд яагаад өөрийнх нь дэргэд тухгүй байгааг ойлгохын тулд тэрхүү төгшүүрийг өөрийн биеэр мэдэрч дотооддоо хулбарлах шаардлагатай болжээ. Гол ухагтхан хэл ярианы буссан харилцааг зөвхөн тархиндаа тунгаан бодож өгөнд хөрвүүлэх замаар ойлгодгүй юм. Үүнийг бусд хүмүүсийн нүүрний хувьд биеийн цоочлогдсон байдалтай холбогдохдоо бие махбодын түвшинд мэдрэх ёстой гэнэ. Энэ бол бидний амтналаг чанартай холбогддог. Бидний толны тусгал нейронсд оролцдог өөр төрлийн мэдлэг гэнэ. Энэ хэлийг эзэмшихийн тулд тэрээр харж буй зүйлээ үгээр тайлбарлах, эсвэл ангилах гэсэн байнгын хэрэгцээг хянаж тархиа амрааж сурах хэрэгтэй болсон гэнэ. Тэрээр өөрийн бие буюу эго үзлээд арж өөрийн юу хэлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулахаас илүүтэйгээр харах өнцгөө гадагш чиглүүлж бусдын биеийн хилэнчинд тусгагдсан хуримтгай ааш занд өөрийгөө тохируулж сурсан байна. Ийм анхаарал нь түүнийг өөрчилсөн юм. Энэ нь түүнийг хүмүүсийн байн гаргадаг даалт тохио зангаануудыг илүү сорго болгон ажиглаж бусдын дотоод ертөнцтэй холбогдож гүн гүнзгий харилцаа тогтоох чадвартай төгс нийгмийн тоглогч болгон хуургажээ. Хүмүүсийн өөртөө автах үйл явц. Эриксэн өөрийгөө өөрчлөх явцдаа ихэнх хүмүүс эсрэг зүг рүү явдгийг анзаарсан байна. Хүмүүс нас ахах тусам улам бүр өөртөө автаж эргэн тойрноо ажиглахаа байдаг. Уг нь бид нэр хүүхдүүд байхдаа ээж аавын хайрыг татахын тулд тэр хүнд яг юу хэрэгтэй байгааг толдон харуулах зарчмаар өвгөн бос харилцааг гаргууд эзэмшсэн төрдөг байна.
Гэвч 5 наснаас ахуулан хүн өөрлөгөө буцаагаад чиглэдэг урсгалын хэм маягт шинээр суралцж эхэлдэг гинэ. Тэрээр өөрийн практик амьдралаас үүнийг батлах олон сонирхолтой түүхийг цуглуулсан байдаг. Нэг удаа тэрээр эмнэлгийн хэсэгт дадлагжагчдад хүнжил дор хэвтэж буй өндөр настай эмэгтэйг ажиглаж түүний хэвтэрд байгаа шалтгааныг онцлохыг даалгажээ. Тэд уг эмэгтэйг 3 цагийн турш ажигласан ч юу ч олж харж чадаагүй гэдэг. Гэтэл тэр эмэгтэй 2 хөл хоёулаа тайруулсан байсан бөгөөд энэ нь маш илэрхий тодорхой факт байсан байна. Түүний олон нийтийн лекцэн суудаг хүмүүсийн олонх нь түүнээс яагаад гартаа барьж яваа хачин хэлбэртэй заагчийг үзүүлбэртээ хизээж ашигладаг асуудаг байв. Тэд Эрикснийг илт доглон алхдаг. Тэрхүү заагч нь үнэндээ түүний тулгуур таяг байсныг анзаараагүй хэрэг байлаа. Эриксны үзснээр амьдралын хатуу хөтөн ихэнх хүмүүсийг татгшоо хумигдахад хүргэдэг. Тэдэнд энгийн ажиглалт хийх дотоод орон зай үлддэггүй бөгөөд үүний улмаас энэхүү хоёр дахь чихэл тэдний хажуугаар зүгээр л өнгөрөн оддог гэсэн байна. Бид бол нийгмийн амьтан. Бид бол оршин тогтнох, амжилтанд хүрэхийн тулд бусдад харилцах чадвараас шууд хамаардаг. Энэ дэлхий дээрх хамгийн шилдэг нийгмийн амьтан юм. Хүн төрөлхтний нийт харилцааны 65% гаруй нь хэл ярианы бус non-verbal байдаг гэж тооцоолсон байдаг ч хүмүүс энэ мэдээллийн өрдөө 5 орчим хувийг л хүлээн авч дотооддоо шингээдэг гинэ. Үлдсэн бүх анхаарал нь хүмүүсийн хэлж буй үгэнд сохроор чиглэдэг бөгөөд тэрхүү өгсөн ихэвчлэн тэдний жинхэнэ бодит байдал мэдрэмж бодлыг нь нуух үүрэг гүйцэтгэдэг гинэ. Хэл ярианы бас тохио зангаанд хүмүүс үгээрээ юуг чухалчилж байгааг болон тэдний мэдээллийн даалт утга тулах сабтекстийг харилцааны нарийн хэмнэлийг хэлж өгдөг гинэ. Эдгээр тохион тэдний идэвхтэй нууж буй зүйлийг жинхэнэ хүсэл тэмүүллийг нь илчилнэ. Тэдгээр нь хүмүүсийн сэтгэл хөдлөл ааш занг шууд тусгадаг. Энэхүү мэдээллийг алдах нь сохроор ажиллаж үл ойлголцлыг урин дуудаж хүмүүсийн юу хүсэж юугаар дутагдж байгааг анзаарахгүй өнгөрснөөр тэдэнд нөлөөлөх хязгааргүй боломжийг алдаж байгаа л гэсэн үг юм гэжээ. Таны таалгаар бол маш энгийн. Нэгдүгээрт өөрийн харалган байдлыг хүлээн зөвшөөр. Юун түрүүн та өөрийнхөө дотоод ертөнцид хэр их автснаа болон бодит байдал дээр эргэн тойрноо хэр бага ажигладаг ухамсарлах хэрэгтэй гэсэн байна. Үүнийг ойлгосноор танд ажиглах чадварыг хөгжүүлэх хүсэл эрмэлзэл төрөх болно. Хоёрт нь мэдрэмжээ нэх, бие махбодын түвшинд холбогдох. Эриксны адил энэхүү харилцааны өөр мөн чанарыг ойлгох ёстой. Энэ нь танаас 5 метр хүүгээ нээж хүмүүстэй зөвхөн үгээр биш, бие махбодын түвшинд харилцахыг шаардна. Та тэдний зөвхөн нүүрний хувилбарыг хараа зогсохгүй. Түүнийг дотооддоо мэдэрч сэтгэл нь танд үлдэж харилцаа үүсэх ёстой гэнэ. Энэ хэлний үгсийн санг байжуулах тусам та тодорхой нэг хөдөлгөөнийг тухайн хүний сэтгэл хөдлөлтөй холбож сурах болно. Таны соргох чанар нэмэгдхийн хэрээр урд өмнө анзаарахгүй өнгөрөөдөг байсан зүйлсээ улам бүр олж хардаг болно. Хамгийн чухал нь та хүмүүстэй харилцах шин бөгөөд илүү гүн гүнзгий аргыг нээж үүнийг дагаад нийгмийн харилцааны асар их хүч чадлыг олж авах болно гэжээ. Хэрв та энэ хорвогийн чөтгөрүүд ба тэнхүүдийг толгойдоо эвэртэй эсвэл хонх чингэнүүлэн явдаг гэж бодож байвал та үргэлж тэдний идэж эсвэл тоглоом болж дуусах болно. Хүмүүс бусдад харилцахдаа яг л сар шиг байдгийг санаж явах хэрэгтэй. Тэд танд зөвхөн нэг л талыг харуулдаг. Хүн бүр өөрийн нүүр царайгаа баг болгон хуургах төрөлхийн авьяастай байдаг бөгөөд ингэснээр тэр үргэлж өөрийн жүжиглэж буй дүр шиг харагдаж чаддаг. Үүний нөлөө нь маш их хуурамч байна. Тэрээр хин нэгний таашаалд нийцхийн хүссэн үедээ л энэхүү бага зүүдэг. Тиймээс та тэр багийг яг л лаа эсвэл цаасан картоноор хийсэн мэтээр төсөөлж анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж Артур Шопенгауэр хэлсэн байна. Бид бол төрөлхийн гарангаа жүжигчид юм. Баг багасаа л эцэг эхийн хайр, өрөвдөх сэтгэлийг төрүүлж хүссэн зүйлээ авахын тулд ямар царай гаргахаа сурчсан байдаг. Эмзэг үедээ өөрийгөө хамгаалахын тулд бодол, мэдрэмжээ нууж, өөрт хэрэгтэй нөлөө бүхий хүмүүсийг, багшийг, ангийн лидерүүдийг зосардаж сурдаг байна. Нас ахиж карьер хөөх үедээ ажлын байранд тэнцэх, хамт олондоо уусаж орохын тулд зохих дүрдээ тоглож эхэлдэг юм. Захирал профессор эсвэл зөөгчч бай. Бид бүгд өөр өөрийн дүр тоглох шаардлагатай болдог. Хэрв та өөрийн гэсэн үзэл бодолтой хинт үнэнч дургуй зүйлээс сонсохороо шууд царайгаа үрчийлэгдэг. Сонирхолгүй үед эвшээлэгдэг. Дарагтайгаач хүүхэдтэйгэж яг адилхан харьцдаг жүжиглэх чадваргүй хүнийг төсөөлөх юм бол тэр хүн нийгмээс шахагдаж шоовдорлогдсон нэгэн байх болно. Бид өдөр тутмын харилцаандаа өөрсдөө маш чин сэтгэлээсээ хандаж байна гэж боддогч үндэ үүнийг ухамсаргүйгээр хийдэг. Гэр бүлийнхэн дарга, ажлын хамт олонтойгоо харилцаж би өөрийнхөө биеийн хилэмж, дууны өнгө, ярианы хэм маягийг ажиглаад үзвэл та нөхцөл байдал бүрт өөр баг зөөж байгаагаа анзаарах болно.
Олон зууны турш сэтгэгчид хүний нийгмийн харилцааг театртаа зөөрлөж ирсэн гин. Үүний хамгийн том тод жишээ бол Шекспирийн алдартай үг юм. Энэ дэлхий бол бүхэлдээ театр. Эрэгтэй эмэгтэй хүмүүс цөмөөрөө жүжигчид. Тэдэнд гарах хаалга, орох хаалга гэж бие. Хүн амьдралынхаа туршид маш олон дүр тоглодог гэж Шекспир нэгэнтээ хэлсэн байна. Тэр үнэндээ биднийг үргэлж баг зөөж явдгийг сануулжээ. Зарим хүмүүс бусдаасаа илүү сайн жүжигчид байдаг. Жишээ нь Отелло жүжигийн Iago шиг хорон санаатнууд ээлдэг инээмсэглэлийн цаагуур нууж чаддаг. Илүү өөртөө ихтэй зоримог жүжиглэж чаддаг хүмүүс хөвчлэн удирдахч болдог гинэ. Жүжиглэх чадвар сайтай хүмүүс нийгмийн нарийн төвхтэй орчинд илүү хурдан тасан зогцож урагшил чаддаг байна. Хэдийгээр бид гарамгай жүжигчид боловч энэхүү дүр үсэх хэрэгцээг дотооддоо нэг төрлийн дарамт ачаа гэж үздэг байна. Хэл яриа үүсгэхээс өмнө 100 мянган жилийн турш бидний өвөг дээдс зөвхөн хэл ярианыг бос дохоогоор харилцаж амьд үлддэг байсан болов хүний нүүрний хувирал дохой зангаа асар нарийн хөгжсөн бөгөөд энэ нь бидний генд гүн суусан байна. Үүнээс үүдэн бидэнд хоёр эсрэгцэл үүсдэг. Нэгдүгээр өөрийн мэдрэмжийг бусдад илэрхийлэх гэсэн байнгын хүсэл. Хоёр нийгэмд зөв оршин тогтнохын тулд тэдгээрийг нуух хэрэгцээ. Энэхүү дотоод тэмцлийн улмаас бид юу илэрхийлж байгаагаа бүрэн хянаж чаддаггүй. Бидний жинхэнэ мэдрэмжүүд үргэлж дууны өнгө, нүүрний хувирал, биеийн зогсолтоор алдагдаж гадагшилж байна. Гэвч бид бусдын энэхүү дохиог анзаарч сураагүй. Зөвхөн хэлж буй үгэнд нь анхаарлаа хандуулж дараа нь өөрөө юу хэлэх вэ гэдгээ бодсоор суудаг гинэ. Энэ нь бид өөрт байгаа нийгмийн харилцааны чадварынхаа өчүүхэн хэсгийг л ашиглаж байгаа гэсэн үг юм. Шинэ хинтээ уулзахдаа түүний хэл ярианы болсон дохиог маш анхааралтай ажиглавал та түүний зан аашийг мэдэрч түүнийг буцаагаад өөрөөсөө тусган харуулснаар мирорын хийснээр тухайн хүнийг өөрийнхөө дэргэд ухамсаргүйгээр тайвшруулж чадна гэжээ. Ингэснээр та харилцааг үнзгээрүүлж хүчрэхэг холбоотонтой болно. Эсвэргээрээ тань дургүй байгаа хүний хуурамч, хүчилсэн инээмсэглэл, тариантан зурсхийх уур бухимдал, хугацаа байдлыг нь биеийн хилэмжээс нь шууд уншиж чадвал та тэрхүү таагүй харилцаанаас эртхэн шиг ээлдгээр холдож өөрийгөө ирээдүйн хорлон сүйтгэх ажиллагаа эсвэл хэрэгцээгүй тэмцлээс хамгаалж чадна. За ингээд хүний төрлөх мөн чанарыг судалж буй суралцагчийн хувьд таны даалгавар хоёр хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр амьдралын театрын шин чанарыг хүлээн зөвшөөрөх. Нийгмийн харилцааг зөөлөхөд зайлшгүй шаардлагатай энэхүү дүр тоглох, баг зөөх явдлыг буруутгаж шүүмжлэх хэрэггүй. Харин ч та амьдралын тайзан дээр өөрийн дүрийг төгс тоглож, бусдын анхаарлыг татаж, өөрийгөө эерэг баатар болгон харуулж сурах хэрэгтэй гэж зохиолч хэлжээ. Хоёрт нь хүмүүсийн гадаад төрхөнд хуурдахгүй байх. Хүмүүсийн жүжиглэх чадварт сохрохгүй байх хэрэгтэй. Өдөр тутмын амьдралдаа ажиглалт хийх чадвараа тасралтгүй хөгжүүлж, бусдын жинхэнэ мэдрэмжийг тайлж уншдаг мастер код тайлагч болох ёстой юм. Үүний тулд энэхүү хуулийн дараах 3 талыг анхаарна. Хүмүүсийг хэрхэн ажиглахыг ойлгох, хэл ярианы бас харилцааны үндсэн түлхүүрүүдийг тайлж сурах, өөрийн дүр төрхийг удирдах, impression management урлагийг эзэмшиж, өөрийн дүр хамгийн дээд үр дүнтэйгээр тоглох гэжээ. Одоо бүгдээрээ нэгдүгээр чадвар буюу ажиглах чадвар, орчныг унших урлагийн талаар хамтдаа гүнзгий судалцгаая. Бид хүүхэд байхдаа бүгд маш гарамгай ажиглагчид байсан. Урд нь бид жижигхэн сул дорой байсан тул амьд үлдэх, өөрийгөө хамгаалахын тулд томчуудын инээмсэглэл, дууны өнгийг тайлж унших шаардлагагүй байв. Томчуудын хачин алхаа, хиймэл инээмсэглэл, дүр эсгсэн байдлыг хүүхдүүд маш соргог мэдэрч, дааж игнэн дуурайж чаддаг. Энэ ч утгаараа хүүхдүүд бол мэрэгжлийн худалч, луурчид, элбчид болон дүр эсгэгчдийн хамгийн том айдас юм. Учир нь тэд хурамч багийг шууд нэгт хардаг. Гэвч 5 наснаас эхлэн бид дотгошоогоо хоногдож, бусад хүмүүс биднийг хэрхэн харж байгаад илүү анхаарснаар энэхүү төрөлхийн соргог чанараа алдаж эхэлдэг гин. Та шин чадвар эзэмших гэж байгаа хэрэг биш. Харин бага насндаа байсан тэрхүү соргог чанараа эргүүлэн нээж байгаагаа ухамсарлах хэрэгтэй. Энэ нь өөртөө автах үйл явцыг ухрааж, хөөхөж чиг сониуж, гадагшаа чиглэсэн харцыг эргүүлэн олж авнаа л гэсэн үг юм. Үүнд төвчээр хэрэгтэй. Та практик дасгалын тусламжтайгаар тархиндаа шинэ нейрон холбоосуудыг үүсгэж, тархиа дахин барах, програмчилж байгаа хэрэг юм аа. Дасгал сургалт хийх алхмад. Эхний ээлжинд өөрийгөө хит мэдрэмж, мэдээлэлээр бөмбөгдөх хэрэггүй. Жижиг алхмаар өдөр бүр ахиц гаргахыг хичээгээрэй гэжээ. Нэгдүгээр алхам нь нүүрний хувиралд анхаарах. Хин нэгэнтэй энгийн яриа өрнүүлж байхдаа тухайн хүний хэлж буй үгтээ зөрчилдөж буй 1-2 нүүрний хувилбарыг олж харах зорилго тавиарай. Микро хувилбарууд буюу micro expressions-уудыг нүүрэн дээр зурс хийж өнгөрөх булчингийн чангарал. Эсвэл хүчилсэн инээмсэглэлээр анзаар. Нэг хүн дээр үүнийг хийж сурвал дараагийн хүн рүү шилж,
Зөвхөн нүүр царайнд анхаарлаа хандуул. Хоёрдугаар алхам дуу хоолойг сонсох. Нүүрний хувирлыг анзаарч сурсны дараа дууны өнгөний өөрчлөлт, ярианы хэмнэлийг ажиглаж эхэл. Дуу хоолой нь тухайн хүний өөртөө итгэл, дотоод сэтгэлийн 50 байдлын талаар маш их зүйлийг хэлж өгдөг. 3 дугаар алхам биеийн хилэмж рүү шилжих. Үүний дараа биеийн ерөнхий зогсол, гарны хөдөлгөөн, хөлний байрлал зэрэг биеийн хилэмжийн элементүүд рүү шат ахиулан шилж, ажигласан зүйлс тэр дундаа давтагдж буй тогтсон хэм маягийг тэмдэглэж авч бай гэжээ. Ажиглалт хийхдээ баримтлах дүрмүүд. Тархиа амрааж нээлттэй байгаарай гэсэн мэн харсан зүйлээ шууд үгээр тайлбарлах гэж яарах хэрэггүй. Бага ярьж их сонс. Хамтрагчаа илүү их яриулахыг хичээ. Түүний хэлсэн зүйлийг баяжуулан хариулж, өөрийг нь анхааралтай сонсож байгаагаа мэдрүүлэн даган дуурах буюу mirror-ын тактик хэрэгэл. Ингэснээр тэд тайвширч улам их хэл ярианы бос дохиг гадагшлуулнаа. Ажиглалтаа хизээж бүү мэдэгд. Хүмүүс өөрийг нь шинжиж байгааг мэдвэл биеэ барьж хувирлаа хянаж эхэлнэ. Хэд шууд ширтгэн таныг илчилнэ. Тиймээс энгийн анхааралтай мэт харагдаж зөвхөн захын хараа буюу peripheral vision-ыг ашиглан нүүр дуу хоолой биеийн хөдөлгөөнийг гялс хийж харж сураарай гэжээ. Суур төлөв ба түүний өөрчлөлтүүд. Тодорхой нэг хүнийг цаг хугацааны явцад ажиглахдаа түүний суур хувирал ааш занг тогтоох хэрэгтэй. Зарим хүмүүс төрөлхийн дуугүй даруухан байдаг болов зарим нь ирч хүчтэй, хөдөлгөөнтэй эсвэл үргэлж төгшүүртэй харагддаг. Хүний ердийн төрхийг мэддэг болсон үед түүнээс гажих өөрчлөлтийг анзаарахад маш хялбар болно. Жишээ нь үргэлж даруухан байдаг хүн гэнэт хэд хөвгчлөлтэй болох. Эсвэл үргэлж сандарч явдаг хүн гэнэт хэд 50 болох гэх мэт. Суур төлийг мэдснээр тухайн хүний дүр эсгэлт эсвэл дотоод шаналлыг олж харах маш амархан болдог гэнэ. Эртний Роми Марк Антони төрөлхийн хөгжилтэй үргэлж инээж тоглоом шоглоом хийдэг хүн байсан байна. Юлий Цезарийн аллагын дараа болсон уулзалтууд дээр Антони гинт дуугүй болж баргаж царайлахыг хараад хожим нь Август хаан болсон түүний өрсөлдөгч Октавиус Антониг хорон санаа өвөрлөж ямар нэгэн зүйл сэтэж байгааг шууд ухаарчээ. Мөн дүнчлэн тухайн нэг хүний өөр орчинд эхнэр эсвэл нөхөртөөгөө эсвэл дарагтайгаа эсвэл ажилтнтайгаа харьцахдаа хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглах дасгал хийгээрэй гэжээ. Сэтгэл хөдлөлийн ялгааг таних дасгалууд. Баяр хөөртэй зүйл, аялал, болзоо гэх мэт хүлээж буй хүмүүсийг ажигл. Тэдний хүлээлтийн харц, нүдэнд хэрхэн томорч, царайн сэргэж, уралдаа үйл явдлыг инээмсэглэл тодруулж байгааг анзаар гэжээ. Тэдний хүлээлтийн хувирал буюу шалгалт өгөх эсвэл ажлын ярилцлаганд орох гэж буй хүний булчингийн чангаралтай харьцуулж үз. Ингэснээр та сэтгэл хөдлөл болон нүүрний хувирлын холбоосын үгсийн сангаа баяжуулж байгаа хэрэг юм. Мөн зохиолч маань холимог тохионуудыг анзаар гэжээ. Хүн таны санааг маш их дэмжиж байна гэж хэлж байгаач нүүрний булчин нь чангарч дууны өнгө нь хүчилсэн байх. Эсвэл тушаал дэвсэн чинь баяр хүргэж байгаач инээмсэглэл нь хуурамч, харц нь гонигтай байх гэх мэт. Ийм холимог тохионууд маш түгээмэл байдаг. Хэл ярианы бас харилцааны ихэнх хэсэг нь сөрөг сэтгэл хөдлөлийн алдагдал байдаг тул холимог тохио ирэх үед үргэлж сөрөг тохионд илүү их чинь тавьж түүнийг тухайн хүний жинхэнэ мэдрэмж гэж үзэх хэрэгтэй гэж зөвлөжээ. Үүний дараа олон нийтийн газар ажиллах. Кафе эсвэл олон нийтийн газар суугаад харилцаанд оролцох дарамтгүйгээр эргэн тойрны хүмүүсийг ажиглал гэжээ. Тэдний алхаа, дууны өнгө, биеийн хилэмжийг хараад мэрэгжил эсвэл зан чанарыг нь таах гэж оролд. Энэ бол маш сонирхолтой тоглоом юм. Явандаа та анхаарлаа хоёр хувааж сурна. Хүмүүсийн яриаг анхааралтай сонсохыг зэрэгцээ тэдний хэл ярианы бас тохиог давхар тэмдэглэж авч чаддаг болно. Хүмүүсийн чимээгүй байдал, өмсөн хуудас, ширээн дээрх эд зүйлсийн байршил, амьсгалын хэмнэл, хүзүүний булчингийн чангарал, яриандаа хэлэлгүй үлдээсэн даалт утга буюу сабтекст зэрэг бүх зүйлийг ямар нэг тохиог агуулж байдаг аа. Гэхдээ та үүнийг анхаараарай. Танд гаргаж болох 3 том алдаа бий. Нэгдүгээрт хувийн өрөөсгөл ойлголт emotional biases. Уг бол шууд мэдээлэл өгдөг тул тайлбар нь хязгаартай. Харин хэл ярианы бус тохион маш бүрхэг, шууд бус байдаг. Үүнийг тайлбарлах тол бичиг гэж байхгүй. Бүх зүйл тухайн хүн болон нөхцөл байдлаас хамаарна. Хэрв та анхааралтай байж чадахгүй бол харсан тохиогоо өөрийн хувийн сэтгэл хөдлөлөө тохируулан буруу тайлбарлах аюултай гин. Хэрв та төрөлхийн дуугүй эсвэл танд урд өмнө нь таагүй сэтгэл үлдээсэн хүнийг ажиглаж байгаа бол түүний гаргасан ямар ч тохиог дайсагнасан шинжтэй гэж харах хандлагатай байдаг. Энэ дасгалыг хийхдээ хувийн таашаал, өрөөсгөл үзлээ бүрэн авч хаях ёстой. Энэхүү номын 1-р хэлсэн шиг сэтгэл хөдлөлөө хязгаарлан тухайн мөчид төвлөрөх ёстой байх нь. 2-дугаарт Отеллогийн алдаа. Othello's error. Шекспирийн Отелло жүжигт гол дүр Отелло эхнэр Дездемоногоос дайцааж асуух үед эхнэр нь сандарч байгааг хараад түүнийг араар тавьсан хэмээр буруугаар дугнадаг. Үндэ Дездемона
Гин буруугүй байсан бөгөөд Отеллогийн түрэмгий харцсан байцаалдаас айсан даал сандарсан хэрэг байв. Бид бусдаас сандрал гэх мэтийн сэтгэл хөдлөлийн тохиог олж хармагцсан. Өөрийн үзхийг хүссэн тэрхүү шалтгаантай шууд холбож яаран дүгнэлт хийх алдаа гарах магадaltaй шүү. Гэтэл тэрхүү сандрал нь таны асуулт эсвэл тухайн нөхцөл байдлаас үүдэлтэй төр зүрийн хариу үйлдэл байж болно. Алдаа нь ажиглалтанд биш, кодыг буруу тайлсанд байдаг. 1894 онд Альфред Дрейфусын хэрэг. Францын цэргийн ажилтан Дрейфусыг Германд нууц задруулсан хэрэгээр буруутган баривчилжээ. Түүнийг олон нийтийн өмнө байцаах үед тэрээр маш тайван аль бие усны өнгөөр хариулсан бөгөөд энэ нь түүний цэргийн хүмүүжил болон сандралаа барих гэсэн орлого байв. Гэвч олон нийт түүнийг гин буруугүй хүн бол чангаар эсэргүүцэх ёстой гэж үзэж түүнийг тайван байдлыг гин буруутай нотлохоо гэж буруугаар тайлбарласан гэдэг. 3. Соёлын ялгаа. Өөр соёлтой хүмүүсийн хувьд бие авч явах хэм хэмжээ өөр байдгийг анхаараарай гэжээ. Зарим соёлд хүмүүс бага нэмсэглэж бие биедээ илүү өхөрдөг бол зарим соёлын хэл ярианд дууны өнгөний өндөр нарийн хувирал чухал байдаг. Ажиглалт хийхдээ тухайн хүний соёлын гарал үүслийг үргэлж тооцож үзэх хэрэгтэй байна. Үүний дараа зохиолч маань өөрийгөө ажиглах тасгалыг зааж өгчээ. Энэхүү практикийн нэг хэсэг болгон өөрийгөө ажиглах нь маш чухал. Та хизээ хураамж инээмсэглэл зөөдөг вэ? Сандарсан үед таны бие ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Дуу чичрэх, дурууга тавших, үсээ орох, уруул чичрэх гэх мэт. Өөрийнхөө хэл ярианы бус зан төлөвийг маш сайн ухамсарлаж эхлэх үедээ л та бусдын тохио зангаанд илүү соргог, мэдрэмжтэй хандаж чаддаг болно. Мөн тухайн тохиог дагаж буй сэтгэл хөдлөлийг дотооддоо төсөөлөхөд илүү хялбар болохоос гадна өөрийн биеийн хилэмжийг удирдах, нийгмийн харилцаанд зөв дүр тоглох чадвартай болно гэжээ. Одоо бүгдээрээ код тайлах түлхүүрүүд буюу багийг хуулах тухай үздэцгээе. Хүмүүс ихэлчин өөрийн сөрөг мэдрэмж, эрх мэдлийн төлөөх тэмцэл, тусардлага, айц зэргийг нууж хамгийн сайн дүр төрхөө харуулахыг хичээдэг. Тэд таны анхаарлыг сарниулахын тулд үг болон хуурамч нэмсгэлийг ашигладаг. Таны даалгавар бол энэхүү багийн цадах, жинхэнэ сэтгэл хөдлөлийг илчлэх, далд тохиог уншиж сурах явдал юм. Үүний тулд хамгийн чухал 3 категорид анхаарлаа хандуулцгаая. 1-р дургуутсал ба дайсагналын тохио. Хүмүүсийн хоорондоо эсвэл эсэргүүцсэн үйлдэлийн хизээж гинт гарч ирдэггүй гинэ. Тэд үйлдэл хийхээс өмнө үргэлж тохио өгдөг. Тэд хүчтэй сэтгэл хөдлөлийг бүрэн нуухан тэдэнд асар их дарамт болдог тул жинхэнэ мэдрэмж нь ямар нэгэн байдлаар заавал гадагшилж байдаг гин шүү. Хүмүүс ихэвчлэн дургуутсал эсвэл дайсагналыг биеийн хилэмжээрээ илтгэдэг. Жишээ нь таныг ямар нэгэн зүйл хэлэхэд нүдээ гинэт онилгох эсвэл ширтэх, уруулаж имиж, бараг үл үзэгдэх болгох, хүзүүн хөших, ярилцаж байхдаа цээж эсвэл хөлөө танаас өөр зүг рүү эргүүлэх, таныг санаагаа илэрхийлэх үед гараа зөрүүлж цоожлох, биеийн ерөнхий булчингууд чангарч духгүй болох гэх мэт. Микро хувирлууд буюу micro expressions. Энэ нь 1 секундээс бага хугацаанд үргэлжилдэг нүүрний хувирлал юм. Хүмүүс сөрөг мэдрэмжээ хумсартаагаар нуухыг хичээх үед эсвэл өөрсдөө ч мэдлгүй дайсагнаж байх үед нүүрний булчин гялс хийж, уруулж имих, хөмсөг зангидах эсвэл дооглон тохурхсан харц унгах зэргээр илэрдэг тайван соргог байж үүнийг нүднийхээ булангаар барьж авч сурах хэрэгтэй гэжээ. Холимог тохио ба босод шинжүүд. Энтийн чимээгүй байдал. Таны хэлсэн зүйл тэдний атаархал эсвэл дургуутслыг төрөөлөх үед тэд гинт дуугүй болж дотроо бохиндож эхэлдэг. Хуурамч багтаал. Таныг магтаж, зосордож байхдаа нүд нь огт гэрэлдэхгүй байвал энэ нь далд атаархлын шинж юм. Далд дайсагнал. Хэн нэгэн таныг чичилсэн, ашигнсан өнгөөр дооглон тохуурхаж байвал биеийн хилэмжийг нь биш, хэлж буй үгийг нь анхаар. Энэ бол тэдний дарагдсан дайсагналын илэрэл юм. Нөхцөл байдлын сорилт. Хүмүүсийн жинхэнэ төрхийг мэдхийн тулд тэдэнд сорилт эсвэл хавх тавьж болно гин шүү. Хэрв та хэн нэгнийг атаархаж байна гэж сэжиглэж байвал өөр тохиолдсон сайхан мэдээг гайхуулалгүйгээр жирийн өнгө айсаар хилээд үз. Тэдний царайнд зурс хийх урам хугаралтыг та ажиглаж болно. Хоёрт нь таашаал ба дэмжлэгийн тохио. Хүмүүс эерэг сэтгэл хөдлөлөө ажлын орчин болон болзооны үеэр нуухыг хичээдэгч бие махбод нь дараах байдлаар илчлэгддэг гинэ. Нүүр царай ба нүдний хөдөлгөөнөөр таныг дэмжиж танд таалтай байгаа хүмүүсийн нүүрний булчин ялангуяа дух болон амны орчмын үрчлээсүүд илт суларч тайвширдаг. Сэтгэл хөдлөл илүү хүчтэй болох үед жишээ нь дурлах үед нүүрлэн цус шахагдаж хөөхөн хараан томордог гинэ. Энэ бол тухайн хүн харж буй зүйлдээ сэтгэл хангалуун байгаагийн баттай тохио бөгөөд үүнийг дагаад хүнсгэн өргөдөж нүд нь илүү том харагдаж болно гэнэ. Жинхэнэ ба хуурамч инээмсэглэл. Зохиолч маань жинхэнэ инээмсэглэлийг нүдний эргэн тойронд булчин хөдөлгөж нүдний болонд үрчлээс үүсгдэг бөгөөд хацрыг дээж татдаг гэж хэлжээ. Энэ үг хэллэг үйлдэлээс үүдэн гинт аяандаа гардаг.
Өөрийн ирэхгүй гардаг үйлдэлгийн шүү. Хуурамч инээмсэглэл бол зөвхөн амаараа инээдэг бөгөөд нүд хацарт өөрчлөлт ордоггүй гин. Хэрэг инээмсэглэх хугацааны хэмнэл нь бага зэрэг зөрж байвал энэ нь зорилгоо биелүүлэх гэсэн хиймэл дүр эсгэлт гэжээ. Дуу хоолойг ухамсартайгаар удирдах нь маш хэцүү байдаг. Хүмүүс тантай ярилцахдаа сонирхолтой догдолсон үед дууны өнгө нь өндөрснө. Тэд сандарсан байсан ч дууны өнгө нь худалдагчийн хиймэл дулаан байдлаас өөр маш байгалийн дулаахан яг л дуу хоолойгоор инээмсэглэж буй мэт сонсогддог гинэ. Ярианы хэмнэл хурдасч бие биенээ цаашлуулах тоглоом шоглоом нь харилцан ойлголцол гүнзгийрч байгаа гэлтэгнэ гэсэн байна. 3 дугаарт нөлөөлөл ба ижилсэл. Бусдыг өөртөө татах нөлөөлөх явцад тэд таны нөлөөнд автаж байгаа гэлтэх хамгийн шилдэг тохиол бол ижилсэх буюу синхронисити. Нөгөө хүн таныг ухамсаргүйгээр даган дуурах явдал гэжээ. Тэд тантай адилхан чиглэлд хөлөө зөрүүлж толгоогоо ижил өнгөөр гэлжээл гэж таныг инээмсэглэхэд дагаж инээдэг. Милтон Эриксний нээсэнчлэн ижилсэл хамгийн гүн түвшинд хүрэх үед хоёр хүний амьсгалын хэмнэл хүртэл нэг хэмнэлд ордог гэсэн байна. Гэхдээ анхааруулга болгож мэрэгжилчлийн залхаа мэхлэгчид араар тавигчид эдгээр эерэг тохиог зориудаар ашиглаж танд ухаангүй дурлсан мэт дүр эсгэж чаддаг гэд байна. Хэрв хэн нэгний танд үзүүлж буй эерэг нөлөө хэтэрхий хурдан хиймэл мэт санагдвал үйл явцыг түр зогсоож тэдний царайнд зурс хийх бохомдлын микро хувирлыг анхааралтай ажиглаарай гэсэн байна. За одоо бүгдээрээ дамгаалах ба захирагдах тохионы тухай зохиолч маань юу хэлснийг хамтдаа харцгаая. Нийгмийн хамгийн нарийн төвхтэй амьтны хувьд хүмүүс албан тушаал мөнгө эрх мэдэл дээр суурилсан шатлалыг байнга үүсгэж байдаг юм. Бид эрх мэдлийн ялгааг ил тод ярахаас цааргалж хин нэгэн өөрийн даваа байдлыг илэрхийлэхэд тухгүй уцдаг юм. Тиймээс давмгай болон сул дорой байдлын тохионууд ихвчлэн хэл ярианы бос non-verbal харилцаагаар илэрч болдог. Энэхүү харилцааны хэм маяг нь бидэнд сармагчингуудаас ялангуяа сүргийн доторх байр сууриа илэрхийлэх нарийн тохиод зангаатай шимпанзенгаас өвлөгдөж иржээ. Нийгмийн өндөр байр суурь нь хүмүүст биеийн хилэмжээр гадагш цацардаг тийм итгэл үнэмшлийг өгдөг. Зарим хүмүүс эрх мэдэлд хүрэхээс өмнө энэхүү итгэлийг мэдэрдэг бөгөөд энэ бусдыг өөртөө татах сонзон болдог гин. Эрх мэдэл ба давмгайлын шинжүүд өөртөө итгэх итгэл нь ихвчлэн нүүр царай болон хөдөлгөөний чөлөөтэй байдалд илүү тайван байдлаар илэрдэг. Тэд эргэн тойрныхоо хүмүүсийг илүү чөлөөтэй ажиглаж хүссэн хүнтэйгээ харааны харилцаа тогтоодог. Тэдний зөвхөн үйл ялэг хагас хаалттай байдаг нь нухацтай чадварлаг байдлын шинж гинэ. Хэрэг тэд уйдсан эсвэл бухимдсан бол үүнийгээ илүү чөлөөтэй нээлттэй харуулж чаддаг нь тэр тарцангүй баг нэмсгэлдэг. Чин ойр орхон нэмсгэл нь дотоод найдваргүй байдлын шинж тэмдэг болж болдог байна. Уулзалт цуглааны үеэр тэд илүү их орон зай эзэлж сун эргэн тойрондоо зай үсгдэг байна. Тэд зэх зогсдог хөдөлгөөн нь чөлөөтэй байдаг. Хүн бусдын мөр гар дээр найрсгаар алгадах зэргээр хүмүүст хүрэх эрх мэдэлтэй эмэ тавирладаг. Хамгийн чухал нь босод хүмүүс тэдний хэм хаяг зам байдлыг ухамсаргүйгээр даган дуурайдаг. Лидер хүн өөрийн тайван эсвэл эрч хүчтэй энергийг баг хамт олондоо маш нарийн аргаар тулгаж байдаг юм. Альфа эрчүүдийн тактик. Тэд бусдаас илүү хурдан ярьж, хүний яриаг тасалж, харилцааны урсгалыг хянах эрхтэй гэж өөрсдийгөө үздэг байна. Тэдний гар барилт нь илүү хүчтэй, бараг гар өөрүүлж байгаа мэт. Алгахтаа цэх, зоригтой алхах бөгөөд доод албан тушаалтнуудаа өөрийнхөө ард алхуулж чаддаг гинэ. Одоо эмэгтэй удирдагчдын өргөнц хэм маягийг хамтдаа харцгаая. Эмэгтэй удирдагчдын хувьд дулаахан атлаа ажил хэрэгч, тайван өөртөө итгэлтэй төрөх хамгийн үр дүнтэй байдаг. Үүний тод жишээ болоо Германы канцлер асан Ангела Меркель юм. Төвний нэмсгэлэл дундаж ирэхдээ улс төрчийнхөөс ховор боловч илэрх үедээ маш утгуучтай, хэзээж хуурамч харагддаггүй байв. Тэрээр бусдыг маш тогтвортой нүүрний хувиралтаагаар бүрэн автаж сонсдог. Энэ нь бусдыг илүү их яриулахын зэрэгцээ. Ярианы урсгалыг үргэлж өөрийн хяналтанд байлгах боломжийг олгодог. Тэрээр өөрийгөө батлахын тулд хүний яриаг таслах шаардлагагүй гин. Хин нэгэн рүү давтлахдаа тэрээр чанга үг хэрэглэдэггүй. Харин үл тоосон, хүйтэн эсвэл басамжилсан харцаар хариу барьдаг байжээ. Жишээ нь Оросын ерөнхийлөгч Владимир Путин Меркелийг урд нь нохоод хазуул байсныг нь болон нохооноос айдгийг мэддэг тул уулзалтанд өөрийн тэжээвэр нохоог дагуулж орж ирж сэтгэл зүйн дарамт үзүүлэхийг оролцжээ. Меркель тухайн гишэнд биеийг илт чангарсан ч маш хурдан биеэ барьж Путины нүдрөө тайван ширтсэн гэдэг. Тэрээр энэхүү залим ихэнд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүйгээр Путиныг илүү хөөхөж жижигхэн харагдуулж өөрийгөө давуу байдал оруулж чадсан байна. Энэ бол альфа эрхтэй хүний түрэмгийн хилэмжээс өөр илүү чимээгүй атлан асар хүчтэй таагддаг юм. Эрх мэдлийн суудал байгаач хэл ярианы бас тохиогоороо төгшүүр эргэлзээ үзүүлж буй удирдагчид үнэндээ өөртөө итгэлгүй байр суурь алдахаас айж байдаг хүмүүс байдаг байна.
Ийм айцыг олж харах маш амархан. Тэд урт зогсолт хийж, эргэлзэж гацаж ярьдаг. Дууны өнгө нь өндөр түвшинд очиж гацдаг. Тэд хараагаа бууруулахыг хичээж, нүдний хөдөлгөөнөө хянах гэж оролдох боловч ойр ойрхон завчдаг. Хүчилсэн инээмсэглэл болон мэдрэлийн ядаргаатай мэт тогтворгүй инээдэг ойр ойрхон гаргадаг. Бусдад хүрэхээс айж, өөрийнхөө мэдрэлийг тайвшруулахын тулд өөрийн биед байнга хүрдэг. Үсээ янзлах, хүзүүгээ оролдох, тухандаа хүрэх гих зэрэг. Өөрийн айдтай байдлаа нуухын тулд яриандаа хит чанга дуугаар өөрийгөө зүтгүүлж, нүдээ том нээж, эргэн тойрноос сандран хардаг гин. Эсвэл хит хөдөлгөөнтэй ярьж байгаа мэт боловч гар бие нь Европ бусын хөдөлгөөнгүй хөшиж зарцсан байдаг нь айдсын илэрхийлэл гэж. Жишээ нь Францын ерөнхийлөгч асан Никола Саркози биеийн хилэмжээрээ давмгаалахыг маш хичээдэг нэгэн байв. Тэрээр хүмүүсийн мөрөн дээр алгадах, зогсох газрыг нь зааж өгөх, хүний яриа таслах зэргээр өөрөөг давмгаалахыг оролддог байжээ. Гэвч Европын хямралын үеэр болсон нэгэн уулзалтын үеэр Ангела Меркель түүний энэхүү төрөнгийн үйлдэлийг ажиглах явцдаа түүний хөл үргэлж түгшүүртэйгээр чичирч савлаж байсныг анзаарсан байна. Энэхүү хит тавмгаалах хэм маяг нь үнэндээ Саркозигийн дотоод айцаа нуух гэсэн баг байсныг Меркель олж мэдсэн стратегийн чухал мэдээлэл болсон гэдэг. Үйлдэл ба харилцан хамааралдах давмгаалын түлхүүрүүд. Хүмүүсийн өдөр тутмын үйлдэлүүд давмгаалал болон захирдлын тохиог байнга агуулж байдаг байна. Хоцролт. Хүмүүс зориудаар цаг уулзалтаас хоцорж ирэх нь өөрийгөө илүү давуу, цагт баригдахгүй, албагүй гэдгээ бодит эсвэл төсөөллийн хуваар харуулах гэсэн оролдого юм. Та бүхэн би хоцордгийн гэдэг үгийг санаж байгаа зү. Ярианы загвар. Дамгаалж буй тал үргэлж илүү их ярьж, хүний яриаг ойр ойрхон тасалдаг. Хэрэг хувийн маргаан үүсвэл цэг тавих, тактик хэрэгэлдэг. Өөрөөр хэлбэл харилцааны явцад үүссэн асуудлын бүх бурууг нөгөө талын аль нэг үйлдэл дээр тохож, хурц харц, дууны өнгөөр өөрийн тайлбарыг тулгадаг гинэ. Хосын харилцаа. Хосуудыг хүнлэнгийн нүдээр ажиглавал хин нэг нь дамгаалах байр суурьтай байдаг. Дамгаалж буй тал тантай ярилц харааны харилцаа тогтоох мөртлөө өөрийн хамтрагч руугаа огт хардггүй бөгөөд түүний хэлсэн үгийг хагас дутуу сонсдог гинэ. Чанга нэмсгэлэл. Энэ нь нүүрний булчингуудыг чангалж нөгөө хүний басамжилж доогсон шинжтийг агуулдаг боловч гаднаа найрсаг мэт харагдах баг болж бас болдоо гэсэн байна. Биеийн шин чанар. Харилцааны хамгийн нарийн дал давмгаал нь өвчин эсвэл сул талаар дамжин илэрч болдоо. Хосын нэгэнд гинт толгой өвдөг болох, архин дондох. Эсвэл сөрөг зан авир гаргаж эхэлдэг. Энэ нөгөө талаа өөрийнхөө дүрмээр тоглуулж, өөрийн сул талыг бөөцөлөхөд хүргэдэг тактик байна. Энэ бол эрх мэдлээ олж авахын тулд бусдын өрөвдөх сэтгэлийг санаатаагаар ашиглаж буй маш үр дүнтэй хавах юм гэжээ. Эдгээр зөвлөдөд хэрхэн хариу үзүүлэх вэ гэж зохиолч маань юу гэж зөвлөсныг хамтдаа харцгаая. Эдгээр тохиноос олж авсан мэдлэгээ хүмүүсийн өөртөө итгэлийн түвшинд үнэлэхэд ашигла гэжээ. Нэгдүгээр айцтай удирдагч. Гэр удирдагч хүн дотоод найдваргүй байдлаа баригдсан биеийн хилэмжээр илэрч байвал та түүний сул тал дээр тоглож эрх мэдлээ олж авч болох ч ийм төрлийн хүмүүстэй хэд гүн холбогдохгүй байх нь дээр. Учир нь тэд цаг хугацааны явцад уналтанд орж таныг хамт доош татах аюултай гэсэн байна. Хоёрт нь дүр эсгэгч, дэврэгчид. Удирдагч биш мөртлөө тийм дүр эсгэж буй хүмүүсийн хувьд хэрэг тэд үнэхээр өөртөө итгэлтэй, ирээдүйтэй, эерэг энергиэр хүрээлэгдсэн тод од болов тэднийг дагаад өгсөх нь тухайлаг алхам болно. Хэрэг тэд зүгээр л дээрэнгүй жижигхэн эрх мэдэлтэй дарангуйлагчид болов тэднээс үргэлж хол байхыг хичээе. Учир нь тэд бусдаар өөрийгөө дахиулахаас цаашгүй хариуд нь юу ч өгдөггүй маструуд юм. За үүний дараа зохиолч маань хуурам эхлэгчдийг яаж таньж авах тухай зөвлөгөө өгжээ. Хүндрэлтэн угаас гинэн цайлган зантай тэд юу ч хамаагүй хэлбэрхэн олж авахыг шинэ аргаар эрүүл мэндийн сэргээхийг эсвэл ихэнх хүмүүс үндсэндээ сайн найдвартай гэдэгт итгэхийг хүсдэг. Залин эхлэгчид болон манипулятор хуурагчид бидний энэхүү эмзэг тал дээр тоглодог байна. Хүн төрөлхтний байгалыг өөрчлөх боломжгүй тул бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол хуурам эхлэх орлогуудын шинж тэмдгүүдийг таньж сураарай. Баримтуудыг шалгахдаа сэжигч зангаа хадгалаарай гэж хэлсэн байна. За тэгээд хуурам эхлэгч хүмүүсийн маань хоёр дүр төрх байдаг гин. Нэг нь Аа нь идэвхтэй. Хамгийн тод бөгөөд нийтлэг тохиол бол тухайн хүн эрдэнэхөөс илүү идэвхтэй, хөвгөлтэй, найрсаг дүр эсгэх явдал гэсэн байна. Тэд маш их нэмсгэлж хэд найрсаг зан гаргаснаар таны хамгаалтыг солиулдаг. Тэд хэтрүүлсэн сэтгэл хөдлөлтөй байдаг гин. Хэрэг хүмүүс ямар нэг зүйлийг нуухах хичээж ивэл тэд илүү ширүүн, шудраг хүн хит яриасаг болж хуурдаг гин. Энэ бол үнэмшлийн гажуудал дээр тоглож буй хэрэг юм. Би үүнийг маш их хүсэл эмэлтэлтэйгээр хаврагчийн дүүрээр үгүйсгэж байгаад бол
надад эргэлзэх хэцүү гэсэн сэтгэл төрүүлдэг байна. Биеийн хилэмжийн зурчил. Тэд таны анхаарлыг татахын тулд нүүрнийхээ аль нэг хэсгийг хэвчлэн тон инээмсэглэл тодруулдаг амны орчмыг эсвэл гар зангаагаараа хэд хөдөлгөөнтэй болгодог гэнэ. Гэвч биеийн бүх булчин хянах боломжгүй тул бусад хэсэг төгшөөр, хөшинг байдал ажиглагдаж болно. Жишээ нь том инээмсэглэж байхад нүд нь хөдөлгөөнгүй хит чангарсан байх. Эсвэл өрөвдүүлэх гэж оролдож байхад уруул нь үл ялад чичрэх гэх мэт гэнэ. Бэд нь ухацтай, өөшгүй дүр төрхтэй хурам эхлэгчд ямар байдаг вэ гэдэг тухай авч үзсэн байна. Үнэхээр ухаалаг залим эхлэгчид эсрэг тактик хэрэглэдэг. Тэд өөрийн бурууг маш нухацтай, чадварлаг, нүүрний хувирлгүй, тогтвортой төрхийн цаагуур нуудаг гэнэ. Чанга дугаар үгүйсгийн оронд тэд үйл явдлын маш логиктэй, ямар ч өөгүй түүхийг зохиож, түүнийгээ батлах баримтуудыг ич бэлдсэн байдаг байна. Мэргэжлийн луурчид нь таны мөнгө дэмжлэгийг авахын тулд маш уйдгартай олон тоо баримт статыг ярьсан мэргэжлийн дүрд тоглодог гэнэ. Бодит байдалд хизээж тийм зэгцтэй төгс байдаггүй. Бодит үйл явдал үргэлж сансаргүй тохиолдол алдаа дутагдал замраагүй байдлыг агуулдаг байна. Хэрв тайлбар нь хитрхи гүйлгэр эсвэл хитрхи мэргэжлийн байвал энэ сэжиглэх тохио болно шүү. Достоевскийн тэнэг романы нэгэн дүр зөвлөлтөө худлаа ярьж байхдаа ердийн бус хачин жигтэй амьдрал маш ховор тохиолдог жижиг деталь шигтгэж өгвөл худал үг хамаагүй үнэмшилтэй сонсогддог гэж онцолсон байдаг гэнэ. Хурам эхлэгчдийг илчлэх тактикууд. 1-р Коломбогийн стратеги. Хин нэг хурам эхэлж байна гэж сэжиглэж байгаа бол эхний ээлжинд тэднийг шууд бөө тулга. Харин ч тэдний ярианд дуртайгаа итгэж бидүр үсгэж илүү их ярихт нь урамшуул гэжээ. Тэд илүү их ярих тусам биеийн хилэмжээрээ илүү их зөрчил, төгшүүрийн шинж тэмдгийг үргэлжлүүлэн гаргах болно. Тохиромжтой цаг ирэхэд тэднийг тохгүй байдалд оруулах, таныг бүгдийг гадарлаж буйг илтгэх, гинтийн асуудал эсвэл санамжийг хэлээ гэсэн байна. Энэ агшин тэдний микро хувирлыг анхааралтай ажиглав. Хэрв тэд үнэхээр хуурчсан бол гинт хөших хариу үйлдэл үзүүлж дараа нь дотоод өгшөөрөө багны цан уухыг маш хурдан оролдох болно гэсэн байна. Үгийн үргэлтийг шинжээрэй гэсэн байна. Үүний сэтгэлээсээ ярьж буй хүн үгэндээ хэл ярианы бос тохиогоор дууны өнгө өндөрсгөх, гар далаах, хөмсөг өргөх, нүд томрох, урагш бүхийх гэх мэт хумсргүйгээр өргөлт өгдөг. Луурчид үүнийг яг таг дуурайж чаддаггүй байна. Тэдний дуу хоолой эсвэл биеэрээ үзүүлж буй өргөлт нь хэлж буй үгтэйгээ яг цаг хугацааны хувьд таардаг үг юм. Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл нь контекстод тохирохгүй. Эсвэл баг зэрэг хоцорч гарч ирдэг. Жишээ нь уураа илэрхийлж ширээ шаахдаа үг хэлэх агшин биш харин үзэгдэл үүсгэх гэж би мэд арай эрт эсвэл хожуу зохих гэх мэтийг үзүүлж болно гэсэн байна. Хурам эхлэлтийг авч үзэхдээ үргэлж хэмжүүрийг нь анхаарах хэрэгтэй. Хоргоо жижиг худал хуурмаг бол жишээ нь та өнөөдөр гайхалтай харагдаж байна. Таны зохиол надад маш их таалагдсан. Гэх мэт өдөр тутмын завсардлага, магтаал, эсвэл хувийн нууцаа хамгаалах гэсэн жижиг муулт байх боломжтой. Үүнд та үл таамсарлаарай. Соёлт нэгэн үргэлж чин сэтгэлийн бус гэсэн найрсаг үгсээр тогтдог. Өдөр тутамд үүнийг байнга илчлэх гэж оролдох нь нийгмийн харилцаанд хортой гэж зохиолч зөвлөжээ. Өндөр бооцоотой хуурам эхлэлтийг танаас үн цэнтэй зүйл, мөнгө, эрх мэдэл, дэмжлэгийг салгахаар төлөвлөсөн стратегийн зорилготой залим их байвал соргог байгаарай. Үүнийг нь илчлэх хэрэгтэй. Өөрийн анхаарал сэжигч байдлыг зөвхөн энэ түвшинд зориулж хадгалах хэрэгтэй гэж зөвлөжээ. Энэ бүлгийн хамгийн сүүлийн зөвлөгөө бол сэтгэлийн менежментийн урлаг буюу The Art of Impression Management гэдгийг зохиолч маань биднэрт зааж өгсөн. Энэ нь ерөнхийдөө дүр эсгэх эсвэл роль тоглох гэдэг үгс нийгэмд сөрөг утгаар ойлгогддог болохыг тайлбарлажээ. Бид үүнийг чин үнэнч оригинал байдалтай сөргүүлэн тавьдаг. Хүн найз нөхөд гэр бүлийн хүрээндээ баггүй өөрийнхөө байх нь зөв боловч ажил хэрэгч мэргэжлийн амьдралд энэ нь хамаагүй нарийн түүхтэй асуудал гин. Нийгэм тодорхой ажил мэргэжил өөрөг бүхэн өөрийн гэсэн стандарт хүлээлттэй байдаг. Гэрв онгоцны эсэгч тань гэнэт машины ченж шиг эсвэл их сургуулийн профессор рок хөгжимчин шиг аашилж баггүйгээр яг өөрийнхөө байвал тэд бидний чадварт эргэлзэж эхэлнэ. Олон нийтийн өмнө илүү үнэнч оригинал харагддаг улс төрчид үнэндээ тэрхүү дүр төрхийг бусад харуулахдаа маш гарчсан байдаг гин. Нийгмийн давцанд амжилт олох нь өөрийн дүрийг хэр зэрэг төгс тоглохоос хамаардаг гэсэн байна. Үүний тулд та дараах суур урлагуудыг эзэмших хэрэгтэй. Сэтгэлийн менежментийн үндсэн тактикууд. А. Хэл ярианы бус тохиог гартаа аваарай. Ажилд орох хэрслэг, уулзалт эсвэл олонний өмнө гарах үед хүмүүс таны үгнээс илүү биеийн хилэмжийг тань шинжнэ. Ухаалаг тоглогчид үүнийг ухамсарлаж
тухайн нөхцөл тохирсон эерэг тохиог зориудаар гаргадаг. Тэд хизээ чин сэтгэлийн инээмсэглэл үзүүлэх хэрхэн өөртөө итгэлтэй харагдахаа мэддэг байна. Б. Станиславскийн систем буюу метод жүжиглэлт. Энэ нь шаардлагатай сэтгэл хөдлөлийг тушаалаар гаргаж сурах дасгал гин. Бодит амьдрал дээр та сэтгэл хөдлөлөө огт удирдах чадахгүй. Тухайн агшин төрсөн болгоноо гадагшлуулж байвал энэ нь дотоод хяналтгүй сул дорой байдлын шинж болно. Гэхдээ уулзалт дээрээс л илтгэлийн өмнө тухайн үйл явдал ямар сэтгэл хөдлөл жишээ нухацтай эсвэл орон зайтай байдал тохирохыг нь төсөөлж би болон нуурны булчингаа түүндээ бэлдэн хургаж сураа гэж. Хэрэгтэй үедээ инээмсэглэж эсвэл хүнсэг зангидах нь таны тархин тухайн сэтгэл хөдлөлийг үнэхээр төрүүлдэг байна. Мөн байгалийн зөв агшинд эргээд туйг сагсан 50 төрхтөө шилжиж сурах нь чухал. В. Үзэгчтэй зохицох. Мэргэжлийн удирдагч жишээ нь Билл Клинтон өөрийн эрх мэдэлтэй өөртөө итгэлтэй дүр төрхийг хизээж гээдэггүй байсан ч үйлдвэрийн ажилтнаа оролцохдоо тэдний аялга үг хэллэгийг ашиглаж харин компанийн захирлуудтай оролцохдоо тэдний хэм маяг хувирч чаддаг байсан нэгэн байв. Үзэгчтэй судалж биеийн хилэмжээ тэдний таашаалд нийцүүл гэжээ. Г. Анхны сэтгэлийг төгс үлдэх. Хүмүүс анхны сэтгэл дээр тулгуурлан дүгнэлт хийдэг бөгөөд тэрхүү бодлоо өөрчлөх нь маш хэцүү байдаг. Тиймээс анхны бодлолтоор хэд их хөөрөл сэтгэл хөдлөлөө үзүүлэхээс зайлсхий гэжээ. Энэ нь цаад хүний найдваргүй, тогтворгүй байдлын дохио болж очих аюултай. Харин үүний оронд туйг сагсан 50 инээмсэглэлтэй нүдрөө нэгц харсан төрхөн нөгөө хүний төрөлхийн хамгаалтыг сулруулдаг гэнэ. Д. Драмын эффект буюу үзэгдэх, үл үзэгдэх урлаг. Хэрв та хүмүүсийн дунд хитрхи их байж үргэлж харагдаад байвал эсвэл таны дараагийн алхам дэндүү урьдчилан тааварлах боломжтой бол хүмүүс танаас маш хурдан уйдна. Та өөрийн үзэгдэх давтамжийг зохицуулж заримдаа зориудаар алга болж хүмүүст хүлээлт үүсгэж сурах хэрэгтэй гэсэн байна. Өөрийнхөө тухай бүх зүйлийг бөөд элэг, баг зэрэг нууцлаг байдлыг үлдээ гэжээ. Е. Гигантны дүр төрхийг практицлах. Ямар ч үед зарим нэгэнд хамгийн эргээр үнэлдэг чанаруудыг өөртөө нааж сурах хэрэгтэй. Өнөөгийн нэгэнд энэ нь дэвшилтэд үзэлтэй, хэд хүлээцтэй, нээлттэй байхыг хэлнэ. Тодорхой сайн үйлсийн хаянд хандаг өгч түүнийгээ сошиал медиагаар дэмжих. Өөрийн султаал алдаа дутагдлыг олон нийтийн өмнө хаяа нэг хүлээн зөвшөөрөх. Хүмүүс даруй зан өөрийгөө гочлох үйлдэлийг үнэнч оригинал зан гэж андуурж хүлээж авдаг. Хэрвээ ямар нэгэн бохир ажил эсвэл хатуу шийдвэр гаргах шаардлагатай бол үүнийг бусдын гараар хийлэг гэжээ. Таны гар үргэлж цэвэр байх ёстой. Активист, удирдагч дүрийг хизээж ил тод буу гарга. Энэ зөвхөн зурагтаар л гоё харагддаг гэсэн байна. Энэхүү тоглоомын хамгийн агуу мастер нь Ромын анхны император Аугуст байв. Аугуст өөрийгөө тодруулахын тулд төгс дайсан хорон санаатны дүрийг хэрэгтэйг маш сайн ойлгож байсан бөгөөд үүндээ өөрийн өрсөлдөгч Марк Антонийг ашиглажээ. Аугуст өөрийгөө Ромын уламжлалт үнэт зүйл соёлтой байнга холбож бүр гэрээ хүртэл Ром хотын анхны үүсэн түүхэн газрын ойролцоо барьжээ. Энэ хооронд Марк Антони Египтэд Клеопатра хатан хаантай зугаалж тансаг амьдрал толгоогоо мэдүүлж хахад Аугуст үүнийг байнга шүмжилж өөрийгөө Ромын жинхэнэ эх оронч Антонийг урвагч гэж харагдуулж чадсан гэдэг. Император болсныхаа дараа тэрээр асар их даруй зан үзүүлж эрх мэдлээ сенат болон ард түмэнд буцааж өгч байна хэмээн жүжиглжээ. Тэрээр эгэл ардын латин хэлээр ярьж энгийн амьдардаг байв. Ард түмэн түүнийг шүтэж байсан ч энэ хүн бүгд жүжиг байлаа. Үүний хэрэгтэй тэрээр Ромын гадна байх асар тансаг хаштаа ихэнх цагаа өнгөрөөж Египтээс ирсэн нууц амаргуудтай байв. Эрх мэдлийг буцааж өгч бие мэд харагдаж хамгийн гол нь хяналт болох зэвсэгт хүчнийг гартаа чангатгаж байсан юм. Тэрээр театрын урлагт онцсон маш агуу шоуч байсан бөгөөд үхээхөө өмнө хэлсэн хамгийн сүүлчийн үг нь би амьдралын инээдмийн жүжигт өөрийн дүрээ хангалттай сайн тоглож чадсан болов гэсэн үг байжээ. Ухаарал. Хувь хүн буюу personality гэдэг үг нь латин хэлний persona буюу баг гэсэн үгнээс гаралтай юм. Нийгмийн амьдралд бид бүгд баг өмсдөг бөгөөд энэ нь эерэг үүрэгтэй. Тэр бид дотоод сэтгэлдээ юу бодож байгаагаа тэр чигээр нь шууд хэлж яг өөрийнхөө байвал эргэн тойрныхоо бүх хүний гомдоож өөрийнхөө хамгийн муу чанаруудыг ил гаргах болно. Дүр бүтээх ролоо сайн тоглох нь бидний бусдын хит гүн хорчоонтой харцнаас хамгаалж байдаг хоёг юм. Та өөрийн дүрийг хэдий ч нэ сайн тоглоно, төдий ч нэ их эрх мэдэл хүчийг цуглуулах бөгөөд эрх мэдэлтэй болсон цагт л өөрийн өргөн занцлагыг илүү чөлөөтэй гаргах эрхчлөө танд олно гэсэн байна. Энэхүү бүлэг маань алдарт хувийн мөрдөгч Шерлок Холмсын үгээр дуусчээ. Ватсон түүнээс та миний олж хараагүй асар их зүйлийг түүнээс уншиж чадлаа. Гэхэд Ватсон олж харагдахгүй биш ээ Ватсон. Зүгээр л анзаарахгүй байгаа юм. Чи хаашаа харахаа мэдгүй байсан учраас хамгийн чухал бүхнийг алдчихлаа.
Анцооны хэлбэр, эрхийн хурууны хумс, эсвэл гутлын үдээснээс асар том асуудлууд хамааралтай байдгийг би чамд хизээж ойлгуулж чадахгүй нь бололтой гэж хэлжээ. Роберт Грины зохиолчийн маань энэхүү өвгөн бос хууль бүлэг маань маш урт байсан тул алийг нь ч хасаж зөргөлсөнгүй. Энэ хүртэл сонсон та бүгдээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.